За энэ хичээлээр дэлхийн хүн амын хүн үржгүй, хөгжингүй ба хөгжиж буй орны ердийн өсөлт ба дундаж наслалтын ялгааг тайлбарлана. За шилжилтийн загвар бүрийн онцлогийг тодорхойлно. За тэгэхээр тодорхой хугацаанд төрсэн хүүхдийн тооноос нас барсан хүний тоог хасаж гарсан үзүүлэлтийг хүн амын ердийн өсөлт гинэ гэдэг өмнөх хичээлээр үзсэн байгаа. За янз бүрийн хөгжлийн түвшинд байгаа улсуудыг хооронд нь харьцуулахын тулд мянгад хуваадаг, өөрөөр хэлбэл мянган хүн тутамд төрөлт, нас баралт ба ердийн өсөлтийн үр дүнд хүн амын үе тасралтгүй солигдож сэргээгдэх үйл явцыг хүн амын хүн үржгүй гэж нэрлэнэ. Тэгэхээр хүн үржгүй уламжлалт болон орчин үеийн хэв шинжүүдийн зургийг харж байна. За ялгааг олж хараарай. За тэгэхээр хөгжиж буй орнууд болон хөгжингүй орнуудын жишээг олж харж чадсан байхаа гэж бодож байна. За тэгэхээр эндээс хүн амын өсөлт улс орон бүрт ялгаатай байна. Энэ ялгаатай байдлыг үндэслэн хүн амын хүн үржгүйн хоёр хэв шинжид авч үзнэ. За тэгэхээр хүн амын хүн үржгүйг 1-р хэв шинжийн орнууд, 2-р хэв шинжийн орнууд гэж хоёр янз ангилж үзнэ. За энэ хэв шинж бол хоорондоо хэд хэдэн үзүүлэлтүүдээр ялгагдаж байгааг бид харж байна. За төрөлт, нас баралт, хүн амын өсөлтийн томьёолол, хүүхэд залуучууд болон ахмад насны эзлэх хувь, дундаж наслалт зэрэг орно. За эдгээр үзүүлэлтүүдээр хүн амын хүн үржих хэв шинжийг тодорхойлдог. За 1-р хэв шинжид төрөлт бага байхад харин 2-р хэв шинжид их байна. За нас баралт 1-р хэв шинжид бага байхад 2-р хэв шинжид харьцангуй бага байна. За тэгэхээр эндээс хүн амын ердийн өсөлт 1-р хэв шинжид багатай, харин 2-р хэв шинжийн орнуудад их байна гэж харж болно. За 1-р хэв шинжийн орнуудад хүүхэд залуучуудын эзлэх хувь бага байхад 2-р хэв шинжийн орнуудад их байна. Ахмад насны эзлэх хувь 1-р хэв шинжид их байхад 2-р хэв шинжид бага байна. Өөрөөр хэлбэл хүүхэд залуучуудын тоо их байхад ахмад наснуудын эзлэх хувь бага, харин ахмад наснуудын тоо их байхад хүүхэд залуучуудын эзлэх хувь бага байна гэж харагдаж байна. За мөн 1-р хэв шинжүүдийн орнуудад дундаж наслалт өндөр байхад 2-р хэв шинжүүдийн орнуудад дундаж наслалт тийм ч өндөр биш байна. За улс орнуудын хүн амын ердийн өсөлтийн үзүүлэлтээр тухайн орны хүн амын хүн үржих хэв шинжийг ялгаж үздэг. За энд Монгол, Оросын албаны улс, Австрали, Сомали, Япон гэсэн улсуудыг авч үзье. За улс орнуудын хүн амын ердийн өсөлт нь хасах утгатай гарсан байвал хүн амын ам зүйн хувьд хямралд орсон улс гэж үздгийг бид өмнөх хичээлээр үзсэн байгаа. Улс орнуудын хувьд хүн ам зүйн хямралд орсон улс бол хүн амын дунд өндөр насны эзлэх хувь их болсон төрөлт багатай ийм улс орнуудыг ерөнхийд нь хамруулж үзнэ. За тэгэхээр хүүхдүүдээ хоёр хүснэгтийг харьцуулан хүн амын хүн үржих хэв шинжийг тодорхойлж хүснэгтийг бөглөөрэй. За мөн хөгжлийн түвшингөөрн ялган ангилаарай. За тэ өөрсдийнхөө хийсэн нэг багшийнхаа хийсэнтэй тулгаж алдаа байвал засаад аваарай. За Монгол улс бол 2-р хэв шинж, Оросын албаны улс 1-р хэв шинж, Австрали 1-р хэв шинж, Сомали улс 2-р хэв шинж, Япон 1-р хэв шинжид хамаарагдж байна. За тэгэхээр энэ үзүүлэлтүүдийг хөгжлийн түвшинтэй нь харьцуулж харуул Монгол, Сомали улсууд хүн үржих хэв шинжийн хувьд 2-р хэв шинж, хөгжлийн түвшингөөр бол хөгжиж буй орнуудад хамаарагдаж байхад Оросын албаны улс, Австрали, Япон зэрэг нь хүн үржих хувьд 1-р хэв шинжээс хөгжлийн түвшний хувьд бол хөгжингүй орнууд хамаарагдж байна. За тэгэхээр улс орнуудын хүн амын ердийн өсөлт болон хүн үржих хэв шинжин эдийн засгийн үзүүлэлттэй салшгүй холбоотой гэж эндээс харагдаж байна. Дэлхийн дунджаар 1000 хүн ам тутамд 20 хүүхэд шинээр төрж 8 хүн нас барж ердийн өсөлт 12 байна. Дэлхийн улсуудын нийгмийн эдийн засгийн хөгжлийн түвшин, улс төрийн байдал харилцан адилгүй. За тэгэхээр хүн амын
хүүрч хүн зургийг ажиглая. За улбар шар өнгөөр хүүрч хүн 1-р хэв шинжийн улсуудыг зургалсан байхад за шаргал өнгөөр бол 2-р хэв шинжийн улс орнуудыг дүрсэлсэн байна. За тэгэхээр 1-р хэв шинжийн улс орнууд бол төрөлт нас баралт хоёулаа бага. За ийм учраас хүн амын ердийн өсөлт бол маш бага ийм улс орнууд хамаарагддаг байхад 2-р хэв шинжийн улс орнууд бол төрөлт ихтэй, нас баралт харьцангуй бага. Тэгэхээр хүн амын ердийн өсөлт ихтэй ийм улс орнуудыг багтааж үздэг. За тэгэхээр 1-р хэв шинжид Хойд Америкийн тэр чигээрээ багтсан байна. За Америкийн нэгдсэн улс, Канада. За Өмнөд Америкээс Аргентин улс. За Европын бүс нутаг тэр чигээрээ 1-р хэв шинжид. За мөн Азийн Дундад Аз болон за Зүүн Өмнөд Аз. За манай улсаас бусад бүх орнууд багтсан. За мөн Австрали, Шинэ Зеланд 1-р хэв шинжид багтсан байгааг харж байна. За сая дурдсанаас үлдсэн бусад бүх улс орнууд 2-р хэв шинжид хамаарна. За энд Латин Америкийн орнууд, за Африкийн бүс нутгийн бүх улс орнууд, за мөн Баруун Өмнөд Аз гэх мэт улс орнууд 2-р хэв шинжид багтсан байна. За эдгээр улсуудыг физик газар зүйн зургаас олж зарим улс орнуудыг контур зурган дээр буюу дэлхийн нэргүй зурган дээр тэмдэглэж аваарай. Хүн амын өсөлтийн талаар баримталдаг түгээмэл онол бол хүн ам зүйн шилжилтийн загвар юм. Энэхүү онолоор эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр дүнд хүн амын төрөлт, нас баралтын түвшин аажмаар буурах хандлагатай байдаг. Төрөлт, нас баралт нь тухайн улс орны хөгжлийн үеүдтэй холбоотойгоор өөрчлөгддөг. Хүн ам зүйн шилжилтийн үндсэн 5 үе шатыг хамардаг бөгөөд энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байх боловч ихэвчлэн 30-аас 50 жилийн хугацаатай байна. За 1-р үе шатын тайлбарлая. За төрөлт их буюу 40-оос дээш байна. За мөн нас баралт бас их 40 орчим байна. За энэ тохиолдолд өсөлт маш бага байна. За ийм улс оронд Судан гэх мэт орнууд орсон байна. За физик газар зүйн зургаас Судан улсыг олж хараарай. За 2-р үе шатад за төрөлт их хэвээрээ байна. За харин нас баралт буурсан байна. За энэ тохиолдолд ердийн өсөлт их байна. За энэ үе шатанд энэтхэг Мексик, Нигери зэрэг улсууд багтсан байна. За мөн физик газар зүйн зураг дээр олж заагаарай. За 3-р үе шат. За энэ үе шатанд болохоор төрөлт аажмаар буурсан харагдаж байна. За мөн нас баралт бас аажмаар буурсан харагдаж байна. За тэгэхээр энэ үед хүн амын ердийн өсөлт мөн явандаа буурна гэсэн ийм хандлагатай улс орнууд багтдаг байна. За энд Бразил, Хятад гэх мэтийн орнууд хамаарагдана. За мөн физик газар зүйн зураг дээр олж хараарай. За 4-р үе шатанд хүн амын төрөлт буурсан. За нас баралт тогтвортой байна. За энэ тохиолдолд төрөлт буурсан учраас хүн амын ердийн өсөлт маш бага байна. За ийм улс орнуудад Австрали, Их Британи зэрэг орнууд хамаарна. За мөн физик газар зүйн зураг дээр олж хараарай. За 5-р үе шат. За энэ үе шатанд төрөлт нь нас баралтаасаа давтсан. За энэ үед ердийн өсөлт аажмаар багасж байгаад явандаа хасах утгатай болно. За ийм улс орнуудад Орос, Польш гэх мэт улс орнууд хамаарагддаг байна. За дээрх улсуудыг физик газар зүйн зураг дээр олж заагаад дэлхийн нэргүй контур зураг дээр эдгээр улсуудыг өнгөөр ялган тэмдэглээрэй. За харин манай улсын хувьд төрөлт 23.4, нас баралт 6.3, ердийн өсөлт 17.1 байна. За эндээс хүн амын шилжилтийн загварын хэдгээр үе шатанд байгааг бүгдээрээ олж харъя. За тэгэхээр ерөнхийдөө 3-р үе шатанд хамаарагдаж байна. За хүн амын шилжилтийн загварын шин чанарын хувьд 1-р үе шатанд төрөлт их, нас баралт их, за мөн өсөлт маш бага байгаа нь тухайн улс орнуудын эдийн засгийн хөгжил сул, дайн, халдварт өвчин ихтэй холбоотой нас баралт их байдаг байна.
За 2 дугаар үе шатын гол өөрчлөлт нь бол нас баралт буурсан байгаа. За энд эрүүл мэндийн салбарын хөгжил, нийгмийн халамжийн үйлчилгээ сайжирснаар их нялхсан эндэгдэл болон одоо нас баралт буурсан байна. За 3 дугаар үе шатын гол өөрчлөлт нь бол төрөлт буурсан. За энэний гол шалтгаан нь бол эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэж нийгмийн өөрчлөлттэй холбоотой нас баралт буурсан байна. За 4 дугаар үе шатын гол өөрчлөлт нь бол төрөлт буурсан. За мөн нас баралт маш бага болсон. За энэ нь дундаж наслалт өндөртэй холбоотой. Өөрөөр хэлбэл хүн амын дунд төрөх насны эмэгтэйчүүд бага, ахмад насны тоо их байгаатай холбоотой. За 5 дугаар үе шатанд төрөлт нас баралтаас их байна. За энэ нь дундаж наслалт өндөртэй холбоотой. За нийт хүн амын дотор өндөр насны эзлэх хувь их байна. За бидний үзсэн агуулгын хүрээнд 2020 оны эсэлтийн ерөнхий шалгалтын Б хувилбарын 34 дугаар даалгаварт төрөлт нас баралтын түвшин өндөр, хүн амын өсөлт бага байдаг, хүн ам зүйн шилжилтийн 1-р үе шатанд тохирох улс орныг сонгоно гэсэн даалгавар ирсэн байна. Хариултын хувилбаруудад А-д нь Бразил, Б Судан, С Австрали, Д Оросын холбооны улс, E Хятад. За тэгэхээр төрөлт нас баралт хоёулаа өндөртэй. За тэгээд хүн амын өсөлт маш бага гэж байгаа учраас мэдээж Судан гэж одоо зөв олсон байхаа гэж багш нь бодож байна. За тэгээд хариултын зөв тайлбарыг дараагийн слайдн дээрээс тэмдэглэж аваарай. За тэгээд алдаа байвал засаад аваарай.